Бид нар Лас Вегас хотод ирсэн байна. Лас Вегас хот бол Америкийн нэгдсэн улсын баруун өмнөд тал руу байдаг цүлд баригдсан хот. Бид ч цүлд. Хамгийн гайхалтай нь цүлд баригдсан хот нь өөрөө жилдээ 106 тэрбум долларын эдийн засгтай хот болчихсон. Өөрөөр хэлбэл манай улсаас бараг энэ 8-9 дахин их том эдийн засгтай нэг хот шүү дээ. Цүлд баригдсан. Ийм хот байж байгаа. Хамгийн сонирхолтой нэг тоо нь юу вэ гэхээр энэ 106-аас яг казиногийнх нь олж байгаа орлого нь болохоор янз бүрийн тоглоом тоглож олсон орлого 26 тэрбум доллар байдаг лээ. Тэгээ өөрөөр хэлбэл казиног дагсан орлого казиногийн орлогоос яг нь тийм их өндөр байдаг гэж харагдаж байна. Тэгэхээр магадгүй тэр одоо өмнө говьрогоо ч юм уу одоо энэ хот байгуулчаад тэгээд одоо юу гэдгийг жилдээ 26 тэрбум долларыг нь казиногоос олоод тэрнээсээ дахиад бүр 80 тэрбум доллар бусад салбаруудаас нь олоо суулж байгаа боломж байгааг ерөөсөө үүсэхгүй. Тэгээ Америкийн нэгдсэн улсын эдийн засгаар ярих юм бол Лас Вегас бол төдийлөн урдуураа ордог тийм том эдийн засгт орд биш. Ерөнхийдөө өнгөрсөн оны байрыг нь харахад бол 36 дугаар байранд орж байгаа. Мэдээж хамгийн том хот нь Нью-Йорк бүр 1 триллион доллар илүү гарсан эдийн засгт хот байдаг. Бидний бас яагаад явж байгаа гэхээр энд Freedom Fest гэдэг нэртэй олон улсын одоо эрхчлөө гэдэг зүйлд одоо дурлагсад тэрийг одоо түгээн дэлгүүрэх сонирхолтой улсууд маань энд нийлж жил болгон маш том конференс хийдэг. Тэрийгээ бол Freedom Fest гэж нэрлэдэг. За тэгээд энэ Freedom Festival ажиллагаатай бид нар бас танилцаад зарим нэг зочдтой, ноцлог зочдтой бас ярьж зорилготой ирсэн байгаа. Мэдээж Freedom Fest-ийг ярихад бол зайлшгүй Америкийн одоо нэр эдийн засгийн зохиолч Марк Скаусныг ярих хэрэгтэй болдог. Марк Скаусны анх хэмжээг анх санаачилсан. Жилдээ 2000 гаруй зочин ирдэг энэ анх хэмжээ нь ерөнхийдөө энэ эрхчлөөний үзэл санааг дэлгэрүүлж зорилготой хүмүүсийн гол үйл ажиллагаа болчихсон байна. Тэгээд түүний эдийн засгийн түүхийг одоо маш сонирхолтой хэлбэрээр бичсэн номыг одоо монгол хэлнээ бас хөрвүүлсэн, монголчууд нэлээд уншчихсан, сайн таньдаг. Энэ номоор одоо эдийн засгийнхаа мэдлэгийг нэлээд тэлсэн тийм залуучууд олон байдаг. Одоо бид нар анх хэмжээ олгож байгаа газар яасан хүртэл дээр нь очиж. Агуулгаас 10. За болчихлоо. Perfect. That makes it even better. Yeah, thank you. Thank you. Ингээд Марк Скаусн гэж эдийн засгч бол их нэлээд тийм наригаанч хоржонтой хүн л дээ. Ямар сайндаа Давост болдог арга хэмжээний эсрэг арга хэмжээ гэх үү одоо. Яг тэр цаг үед нь халуун оронд хийдэг байгаа. Давос бол айгүй хүүтэн гэж өөрөө хэлдэг. Яг тэгэхээр нэгдүгээрт айгүй тийм зүүнний чиглэлийн эдийн засгийн төрийн зохицуултын тухай ярьдаг. Нөгөө талаасаа хүүтэн газар болдог. Тэгвэл манайр халуун газарт тэрнээс эсрэг одоо эдийн засгийн онлын ярьдаг арга хэмжээг зохион байгуулдаг. Нэлээд тийм марцсан нарийнтай ирдэг. Бид нар маргааш өглөө Марк Скаусантай бас ярилцсан. Энэ хүн хүндтэй шагналыг гардуулах гэж байгаадаа би туйлын их баяртай байна. Би хамгийн анх удаа эдийн засгийн тухай суралцж эхлэхдээ энэхүү эртний номыг гарын авлага болгож байсан юм. Миний бодлоор энэхүү шагнал надад биш бусад олон хүмүүст урам зориг өгөх байх гэж найдаж байна. Тэдэнд эдийн засгийн тухай цоошин дуу хоолойг мэдрэх, дэлхийн ертөнд хаашаа чиглэн явж байгааг ойлгоход их тус болно гэж бодож байна. Okay, that's fine. It was recorded. Congratulations. Should I send this photograph? Thank you for Юуны түрүүнд биднийг энэхүү гайхалтай арга хэмжээнд оролцох боломжийг олгосон танд маш их баярлалаа. Би таны өчигдөр тавьсан илтгэлийн талаар асуултаа эхлүүлмээр байна л да. Хэн нь ялагч вэ? Марксизм уу эсвэл? Yeah, and it really is a mixed bag. Энэ их олон талтай. Популизмын үр дүнд татвар буурч, засгийн газрын зохицуултыг багасгасан зэрэг сайн талтай. Гэхдээ нөгөө талдаа бол худалдааны дайн бий болж, одоогийн энэ protectionism, nationalism, популизм зэрэг бий болсон нь сөрөг талтай юм.
Эдийн засгийн хямрал бий болох үед жишээ нь 2008 онд бий болсон эдийн засгийн томоохон хямрал маш олон хүний амьдралд нөлөөлсөн. Ийм хямрал үүсэх үед төр засаг, тоталитаризм эсвэл авторитар дэглэм рүү явах нь их байдаг. Америкийн нэгдсэн улсын хувьд бид Обамаг сонгосны дараа Трампыг сонглоо. Үүний үр дүнд дэлхийд дахина жишээ нь Европт би Азийг сайн мэдэхгүй байна л да. Авторитар дэглэм рүү явж байна. Тэгэхээр эдийн засгийн хямралын үеүүдэд марксизм, авторитар дэглэм давмгай болж энэ нь өөрөө маш их аюултай. Гэхдээ бид энэ нөхцөл байдлаас гарч эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Венесуэл улс марксист, коммунист болон социалист бодлогуудын хан үр дүнд өнөөдөр маш том уналтанд ороод байна шүү дээ. Социализм зарим газруудад тэгэхээр илүү хүчээ авч байх шиг. Эдийн засгийн хувьд сүүлийн 300 жилийн түүхийг авч үзвэл эхний 150 жилд магадгүй популизм болон социализм дамгаалж байсан бол сүүлийн 150 жилд магадгүй чөлөөт эдийн засаг илүү газар авч байгаа юм шиг танд санагддаг уу? Хандлага нь тийм байна уу? Гүй яхав жишээ нь татварын тарифын хувьд өнгөрсөн хугацаанд бараг бүхий л оронд буурсан үзүүлэлттэй байсан. Автомашины импортын татвар жишээ нь 300% байсан. Монголд ийм байсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ Латин Америкт автомашины татвар маш их өндөр байсан. Автомашин үйлдвэрлэгчдийг тухайн оронд үйлдвэрээ байгуулахыг шаарддаг байсан. Импортыг орлох хуулийн дагуу. Гэхдээ одоо бол улс орнууд илүү нээлттэй болж гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах боллоо. Энэ бол сайн зүйл. Нөгөө талдаа засгийн газруудын хэмжээ бүгд биш ч ихэнх орнуудын хувьд томорсон. Хятад эсвэл Монголд засгийн газрын эрх мэдэл багассан байж болзошгүй. Учир нь коммунист дэглэмтэй байсан шүү дээ. Тэр үед бол төвийн зохицуулт зөнхөлж бүгдийг улсын өмч болгож байсан. Харин одоо бол илүү их хувьчлах болсон. Хувьчлал нь өөрөө маш сайн зүйл. Үүнээс гадна татварууд, аж ахуйн нэгжийн татвар зэрэг буурсаар байгаагаас гадна хувийн хвшлийн тогтолцоонд итгэх итгэл сайжирсан их сайн хэрэг юм. Гэхдээ заримдаа онцгой тохиолдол гарна. Жишээ нь засгийн газар бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж оролдох гэх мэт. Тэдэнд тийм эрх байхгүй шүү дээ. He is a former presidential candidate, so it would be a much better place. Freedom Fest гэдэг чинь ерөнхийдөө бол одоо чөлөөт нийгэм гэдэг байгаа шүү дээ. Өвний эрх чөлөө, дээрээс нь эдийн засгийн эрх чөлөө хоёрыг илүү их одоо түгэнд илрүүлэх зорилготой тийм үзэл санаатай хүмүүс удирдаг. Голдуу эдийн засгийн чиглэлийн улсууд энэ бол 100 шахуу оролцогчид нь ихтгэл тавьдаг юм л. Тэгээд одоо шилбэл бид ерөө явж байгаа гэхлээр энэ орчин үеийн урлаг ялангуяа тэр дундаа кино урлаг яг санхүүжилт нь яаж явж байгаа. Буцаага санхүүжилтээс хамаарат киноны бас үзэл бодол одоо юу гэдэг тийм агуулгад ямар хөө нөлөө орж байгаа гэдэг талаар хилцүүлэг болж байгаа гэж явж байна. Sure, I would say that they want to put their checkbook behind it. How does it be? Нэвтрүүлгийн ивент итгэгч Apu компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч Atlas Network. Нэвтрүүлгийн ивент итгэгч PC Mall. За бид нар Paris Аштруудын яг энэ Expo Convention хэсэгт явж байна. Энд Freedom Fest-тэй холбоотой хамт зохион байгуулагдаж байгаа Expo зохион байгуулагдаж байна. Тэгээ энд миний сонсноор бол нэг 100 гаруй байгууллага өөрсдөө танилцуулж байгаа юм. Ерөнхийдөө фестивалийн үндсэн агуулгатай нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна ихэвчлэн миний харснаар бол энэ хөрөнгө зохицуулалт, хөрөнгөний удирдлага, санхүүгийн менежментийн үйлчлэгээ үзүүлдэг компаниудаас нэлээд ирсэн харагдаж байна. Энд одоо бас нэг сонирхолтой компани байсан. Одоо ялангуяа төрийн зохицуулалт өндөртөө байгаа улсуудад амжилттай явж байгаа бизнесмэнүүдэд өөрийнхөө хөрөнгийг найдвартай яаж хамгаалах уу гэдэг үйлчлэгээ үзүүлдэг. Тим компаниуд энд явж байгаа шээ. Ер нь зүгээр дашрамд хэлэхэд энэ Expo Convention-ийн бизнес бол дэлхийд даяар нэг 30 орчим тэрбум долларын бизнес байдаг юм байна шүү. Тэгээ ялангуяа одоо дэлхийн том хотууд Сингапур, Шанхай, Хонконг, Барселона, Лас Вегас бас адилхан. Ер нь их том экспонуудыг зохион байгуулдаг. Энэгээрээ бас маш олон үнийг татдаг. Нэг төрлийн бас айлж ууслал болчихсон. Ямар
Телефоныг экспортер бас их сонирхолтой технологиуд ашигладаг. Өөрөөр хэлбэл оролцогчдыг аль болох илүү их мэдээлэл өгөх, дээрэс нь оролцож байгаа байгууллагуудаа аль болох сайн сурчлах зорилго байна. Жишээлбэл энэ удаа ийм хөөрхөн юм бэлтгэсэн байна. Ингээд энэ бүх байгууллагуудаар яваад хамаг даруулаад өөрийнхөө нэрийг бичээд тэгээд хайрцагт хийхээр coin хожно. Cryptocurrency хожно. Үнэн нь бол нэг ойролцоогоор нэг $20,000 cryptocurrency хожих юм байна. Би тэгээд одоо энэ байгууллагуудаар бүгднгээр яваад хамаг даруулаад энийг хийгээд суглаанд оролцсон да. Сайн байна уу? Өдрийн мэнд. Бид Монголоос ирсэн. Би Кентакигаас ирсэн. Манай компанид шинэ хөрөнгө оруулалт хайхаар оролцож байна. Хамаг даруулах уу? Тийм ээ. Баярлалаа. Бид энд өөрсдийн бүтээсэн цахилгаан соронзон хөдөлгөөрөө танилцуулахаар ирсэн байгаа юм. Үнэхээр сонирхолтой байна шүү. Okay. The IE.energy. IE.energy. Yeah. Mongolia. Yes. We were wrong. We were saying Thai or Japan. I was looking at your name and I thought, oh, that looks Thai or something. It's very long. It's difficult. Kalyunbad? Yes, good. Цахилгаан соронзон хөдөлгүүр зохион бүтээсэн гэж байна шүү дээ. 9 жил судалж байж тэгээ одоо өнөөдөр энэ анхныхаа арилжааны загварыг танилцуулах гэж байгаа их л сэтгэлэн тогтсон хүмүүс байна да. Баярлалаа. I'm sorry. Should be on the bottom. Yeah, right here. Oh, this one. Та одоо энэ алах уу? Тийм ээ. There we go. Thank you. Nice to meet you. Angel investor гэдэг бол айгүй чухал зүйл шүү дээ. Ялангуяа цоошин бүтээх гэж байгаа улсуудад айгүй чухал байдаг. Яг тэгэхээр хамгийн анхны эрсдлийг хүлээж хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бол ялцчгүй angel investor байдаг. Ягаад angel гэж юм гэхээр angel багхгүй. Ингээс айгүй сайхан сэтгэлтэй, итгэл хүлээл гэж те. Яг тэнгэрийн хэлж бууж ирж байгаа юм шиг тэр шинээр бизнес хийж байгаа залуучуудад тэр шинэ санаатай хүнд яг л тэнгэрийн хэлж шиг бууж ирдэг багхгүй. Анхны одоо хөрөнгө оруулалтыг хийдэг хөрөнгө оруулагчдыг angel investor гэдэг. Мэдээж цаашдаа бол ABC гэдэг олон түвшний инвесторууд орж ирдэг. Ерөнхийдөө технологийн компаниудыг харж байхад эхлээд нэг angel investor орж ирээд өөрийнхөө бүтээгдэхүүний прототип буюу эхний загварыг бий болгоод дараа нь дараагийн шатны инвестор орж ирээд ерөнхийдөө тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр илүү коммершал болгоод тэрний дараагийн шатных нь болохоор амжилттай болсон тэр эхний коммершал болсон бүсээс нь бүр их том олон том зах зээл дээр аваач нөгөө бүтээгдэхүүнийг танилцуулах маягаар ингэж үе шаттай санхүүжилт хийгдэж явдаг. Америк яагаад тэгж одоо 10 патент 9 Америкт хийгдээд байна гэхлээр яг ийм angel investor-ууд яг ийм эрсдэлтэй зүйл хөрөнгө оруулалт хийдэг бүхэл бүтэн яг хөрөнгө оруулалтын одоо юу гэдэг бүлэг хүмүүс бүлэг байгууллагууд байдаг. Тэдний тусламжтайгаар эн чинь маш эрсдэлтэй жишээлбэл ойролцоогоор 10 төслийнх нь 9 дампуурдаг. Тэгвэл нэг нь амжилт болдог тийм их эрсдэлтэй ямар хөрөнгө оруулалт хийдэг тусгай мэрэгсэн хөрөнгө оруулагчид байдаг. Тэгэхээр тэдний нэг нь энд ирсэн юм байна. Өнөөдөр бид энд нэг байгууллагатай онцлж ууслахаар тохирсон байгаа. Тэр нь болохоор Students for Liberty гэдэг. Ерөнхийдөө залуучуудыг энэ эрх чөлөөний тухай үзэл бодол артуулах бие даасан хүчтэй тийм хувь хүн иргэн болгож одоо төлөвшүүлэхэд чиглэсэн ийм байгууллага Америк төвтэй байгууллага байдаг. Ерөнхийлөгч нь герман залуу байдаг юм лээ. Тэгээд бид нартай уулзъя бас Монголд үйл ажиллагаа явуулах боломж юу вэ гэдэг талаар ярилцъя гэсэн байна. Юуны өмнө та байгууллагынхаа тухай товчхон танилцуулаач. Баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Бид бол дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага. Бид эрх чөлөө, чөлөө зах зээл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэргийг ойлгодог, итгэл үнэмшилтэй байдаг залуусыг сургаж, эдгээр үзэл санааг өөрсдийн суралцдаг ихтэй сургуулиудад сурталчлах боломжийг нь олгодог. Одоогоор Америк нэгдсэн улс, Европ, Аз, Африк, Латин Америкт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эрх чөлөөний тухай ойлголтууд нь маш олон хүний үзэл бодлыг өөрчилдөг бөгөөд тэрийг нь харах үнэхээр сайхан байдаг. Тэгэхээр танай байгууллага зөвхөн оюутнууд руу чиглэсэн гэсэн үг үү? Ерөнхийдөө залуучууд руу чиглэсэн гэсэн үг үү? Оюутнууд руу. Тэд бүгд ихтэй сургуулиудад суралцдаг. Ихэнх ихтэй сургуулиуд тэдэнд юу заадаг вэ гэхээр иргэний нийгэм, бизнес, хувийн хөвшил лоб биш. Харин засгийн газар л бүх зүйлийн хариулт гэж заадаг. Тийм ч учраас та энд болон гадаадын бусад орнуудад оюутнууд иймэрхүү подвол гүмсэн байхыг хардаг шүү дээ. Че Гевара. Та бол Монголоос ирсэн. Тэгэхээр та энэ үзэл санааг хэр хор хөнөөлтөө, муу бай гэдгийг сайн мэднэ. Энэ бол 100 сая гаруй хүнийг үхэлд хүргэсэн.
Гэтэл өнөө хүртэл энэ үзэл санаа тус болно гэж итгэсэн хөгшид залуус байсаар л байна. Энэ бол залуу хүмүүсийн амьдрал амжиргааг суйруул. Харин хувийн өмч, хууль засаглал болон хувийн хэвшлэл тэрбум хүмүүсийг зовлон зүдгүүрээс салгаж байна. Бид үүнийг үнэн гэдгийг одоогийн байгаа судалгаа мэдээллүүдээс харж болно шүү дээ. Харин их сургуулиуд тэгдэггүй. Манай Students of Liberty эсвэл Монголд танай торгоны зам санс шиг байгууллагууд л үүнийг хийж чадна. Танай яг үндсэн үйл ажиллагаа юу вэ? Манай байгууллага хэр том бэ гэдэг төсөөллийг өгөхийн тулд өнгөрсөн жил бид дэлхийд даяар 1500 орчим арга хэмжээг 65 мянган оролцогчтойгоор зохион байгуулсан. Гэхдээ үүнийг манай байгууллагын ажилчид хийгээд байгаа юм биш. Харин оюутнууд өөрсдөө зохион байгуулж байгаа юм. Тэд чөлөөт нийгмийн үзэл санааг сурталчлаад байгаадаа биш. Тэд өөрсдөө маш олон ур чадваруудад суралцж ирээдүйд илүү сайн манлайлагч буюу бизнес эрхлэгч, сэтгүүлч зэрэг болоход шаардлагатай туршлагыг хөрөнгөлүүлж байдаг. Тэгэхээр бидний үйл ажиллагаа эдийн засгийн номны талаар ярилцах, уулзалтууд, үгээ хэлэх хэрэг чөлөөний тухай арга хэмжээ, жигсаал, урлагийн ямар нэг үзэсгэлэн ч байж болно. Ямар төрлийн арга хэмжээ зохиох вэ гэдэг нь цэвэр оюутнуудын гарт байдаг юм. Танах гишүүнчлэлтэй байдаг гэсэн үг үү? Манай хөтөлбөрийг сонирхсан оюутнууд бидний зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцох боломжтой байдаг. Ихэнхдээ төлбөргүй. Харин сайн дураар ажиллах сонирхолтой оюутнуудыг бид шалгаруулж авдаг. Тэд онлайнаар бүртгүүлж, зохицуулагчийн сургалтанд хамрагддаг. Үүний дараа бид биечлэн ярилцлага авна. Хэрвээ тэд үнэхээр чөлөө зах зээл, эрх чөлөөний үн цэнийг ойлгож, өөрийн ихтэй сургууль дээр арга хэмжээ хийх хүсэлтэй бол манай хөтөлбөрийн нэг хэсэг болдог юм. Шалгаруулж авсныхаа дараа бид тэднийг онлайн болон танхимын сургалтанд хамруулж, том хэмжээний арга хэмжээнүүдийг хэрхэн яаж зохион байгуулах талаар заадаг. Өнгөрсөн жил бид 2200 оюутныг сургасан. Тэгээд тэд маань 65 мянган оролцогчтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Энэ тоо жил ирэх тусам өссөөр л байгаа. Танай үйл ажиллагаа анх Америк нэгдсэн улсад эхэлсэн гэж сонссон. Харин одоо бол олон улсын байгууллага болсон гэж та хэллээ. Аз ТV-ийн хувьд ямар байгаа вэ? Тийм ээ. Аз ТV-с өшөө олон орныг хамруулахыг хүсэж байна. Жишээ нь Монголд бид арга хэмжээ зохион байгуулж байсан. Хэдэн оюутнууд нийлж эдийн засгийн номны талаар ярилцдаг уулзалтуудыг зохион байгуулж байсан байдаг юм. Тэд ихтэй сургуулаа төгссөний дараа тогтмол арга хэмжээ хийж чадхаа болсон. Гэхдээ манай байгууллага Непал болон энэтхэг улсуудад маш хүчирхэг байдаг. Түүнчлэн Хятадд бас байгуулагдах сонирхол өндөр байгаа. Гэхдээ тиймэрхүү уур амьсгалтай газар үйл ажиллагаа явуулах их хэцүү. Хятадын засгийн газар биднийг тиймч найрсгаар хүлээж аваагүй. Мөн Оросын холбооны улсад байгаа. Зарим оюутнууд маань Оросоос хөөгдөж ч байсан. Тэд заримдаа үнэхээр хэцүү нөхцөл байдалд ажилладаг. Гэсэн хэдий ч тэд үзэл санаандаа үнэхээр итгэдэг учраас чадах бүхнээ хийсээр байдаг юм. Харин бид тэднийг чадлаараа хамгаалахыг зорддог. Мэдээж ихэнх арга хэмжээнүүд Европ, Америкийн нэгдсэн улс болон Бразилд хийгдэж байна. Цаашдаа бид Азид илүү ихийг хийхийг хүсэж байгаа. Та өөрөө аль улсын иргэн бэ? Би Германы иргэн. Анх энэ байгууллагад сайн дурын ажилтан болохоос эхэлсэн. Энэхүү байгууллагын ачаар л би өнөөдрийн амьдралынхаа ажил хөдөлмөр амжилт бүхнийг өрнүүлж байна. Би бакалавр, магистр, докторийн зэрэгтэй байх нь огтоос хамаагүй. Өнөөдрийн миний эзэмшсэн ур чадварууд энэ байгууллаггүйгээр төсөөлхийн аргагүй. Тэд намайг анх мөнгө босгож Европт сургалт зохион байгуулах боломжоор хангаж өгсөн юм. Бусад оюутнуудтай хамтран 300 гаруй хүний арга хэмжээг зохион байгуулах боломж олгож байлаа. Энэ нь надад маш их урам зориг өгч, миний хувьд маш өөр шинэ ертөнцийг нээж өгч чадсан. Би Герман улсын иргэнч гэсэн Америкийн нэгдсэн улсад ажиллаж, Лондонд докторийн зэрэгээ хамгаалсан. Мөн Швед болон бусад орнуудад ч амьдарч байлаа. 2 ч удаа Хятадын их сургуульд эдийн засгийн хичээл заасан. Та аль твих эсвэл ямар арьс өнгөтэй байх нь огт хамаагүй. Энэ нь өөрөө ажлын маань хамгийн сайхан гэж би боддог. Жишээ нь та бол өөр гарал үүсэлтэй Монгол хүн. Гэхдээ бид нэгэн ижил чөлөөт нийгмийн төлөө зүтгэж байна. Энэ өөрөө маш сайхан зүйл шүү дээ. Манай Монгол оюутнууд тэгэхээр танай байгууллагад элсгээр хандаж болох нэ? Тэгэлгүй яах вэ? Тэд зөвхөн манай сайт руу орж, тэнд байгаа материал танилцуулгуудыг л үзэхэд бол. Манай байгууллагын талаар маш олон дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Бид Монгол залуус тэднийг илүү сайн манлайлагч болж, эдгээр үзэл санаануудыг түгээн дэлгэрүүлэх ажилд нь туслахад маш таатай байх болно. Танд маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Танай байгууллагын цаашдын ажилд өндөр их амжилтыг хүсье. Баярлалаа. Танай торгоны зам сандж гэсэн амжилт хүсье. Таныг мөн Монголд айлчлахыг урьж байна. Тийм ээ, би үнэхээр хүсэж байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент итгэгч Apu компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч Atlas Network. Нэвтрүүлгийн ивент итгэгч PC Mall.
Энэ Murray Rothbard гэсэн хүн ба. Энэ бол одоо ер нь альва засгийн эвлэршгүй дайсан гэх юм уу. Энэ бол энэ төрийн тухай. Ягаад энэ төр их үр дүнгүй efficient биш байдаг тухай маш сайн бичдэг зохиолч. Ron Paul гэдэг бас монголчууд нэлээд сайн мэднэ. Milton Friedman бол Нобелийн шагналтай эдийн засгч бид нар сайн мэднэ тийм. Энэ хүний Free to Choose гэж ном байдаг. Тэр ном бол маш алдартай ном. Хүн болгон өөрөө сонголтоо хийх төрөлхийн эрхчлөлтөд төрдөг шүү дээ. Манай Торны замсан Free to Choose гэдэг энэ зохиолоор бэлдсэн өөрийнх нь Milton Friedman-ийн өөрийнх нь бэлдсэн баримт сургалт кино байдаг. Тэрийг монгол руу орчуулж бас нэлээд нөхцөлөөр гаргасан ба. Эдийн засгийн маш олон асуудлуудаар ингэж маш сонирхолтой ярилцлага дебет өгнүүлсэн тийм форматтай. Дээрээс нь бас манай нэвтрүүлэгч гинтэнд очсон бас нөгөө газар дээр сурвалжсан маягтай сонирхолтой баримт цуврал байдаг. Тэрийг бид монгол дээр орчуулж гаргасан ба. Мэдээж Milton Friedman бол яалтчгүй либертар үзлийн одоо бас нэг оригинал юм байна. Тэгэхээр таны хэлж байгаагаар Монгол улс аж үйлдвэрийн салбаруудаа буцаагаад улсын өмч болгож байгаа гэж юу? Тийм ээ. Уул уурхайн салбарыг мөн адил уу? Тийм ээ. Голдуу уул уурхайн салбарыг. Уул уурхай бол Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн том салбар шүү дээ. Засгийн газарт бол аливаа бизнесийг авч явах чадамж байдаггүй. Тэр тусмаа нарийн төвөгтэй уул уурхайн бизнесийг авч явна гэдэг маш хэцүү. Ихэвчлэн засгийн газрууд яадаггүй гэхээр тухайн компанитай түншлэл байгуулж өөрсдөө чадахгүй гэдгээ мэддэг учраас гаднаас аутсорс хийдэг л дээ. Засгийн газар өөрөө өмчлөөд менежмент хийх нь өөрөө аливаа бизнесийг авч явах үр ашиггүй арга гэж үздэг. Засгийн газар зардлаа хянаж чаддаггүй. Үйлчлэгээний чанар мууддаг. Аливаа шинэ технологиг, шинэ хэрэглэгчдийг нэвтрүүлэх чадамж муу. Тэгэхээр бизнесийн бүх чухал талуудыг хангаж чадахгүй байна. Буцаад нөгөө зөвлөлтийн модель руу угарч байгаа тал ялгаа байхгүй. Тэр үед бол та талах авахаар дэлгүүр орлоо гэхэд талах байх нь байна. Гэхдээ зөвхөн хар талах л байна. Өөр сонголт байхгүй. Засгийн газар альвааг өмчилж удирдах нь бүхнийг үр ашиггүй болгож, урагшлуулах биш ухрааж байдаг. Танай эрх чөлөөний фестиваль 2002 оноос хойш зохион байгуулагдсан гэсэн үү? Энэ арга хэмжээг анх би FEE буюу эдийн засгийн боловсролын сангийн захирал байхдаа зохион байгуулдаг байсан. Тэгээд 2007 оноос өөрсдийн гэсэн ийм арга хэмжээг зохион байгуулахар шийдээд Freedom Festival буюу эрх чөлөөний фестивалийг зохион байгуулж эхэлсэн. Одоо 12 дахь жилдээ зохиогдож байна. Манай арга хэмжээнд өмнө нь Монголоос хүмүүс ирж оролцож байсан. Бидний талархууштай байдаг нэгэн зүйл бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс оролцдог. Арга хэмжээг мань олон улсын шин чанартай болгодог явдал юм. Энэ жилийн хувьд хичнээн оролцогчтой байгаа вэ? Энэ жил 2000 гаруй хүн оролцохоор ирсэн. Бүгд эрх чөлөөг эрхэмлэгч эрх чөлөөнд хайртай хүмүүс байх нь тэгэлгүй яхав. Эрх чөлөөнд дурлагсад бол асуудлуудад шийдэл эрэлхийлэгч нар гэж болно. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэгүүд, хамгийн гэгээлэг хүмүүс энд цуглардаг юм. Бидний хурж энэхүү гайхалтай арга хэмжээнд оролцох боломж олгосон, мөн цаг заваа гаргасан танд маш их баярлалаа. Тантай ахад Монголд уулзна гэж найдаж байна. Би Heritage сангаас гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индекс дээр Монгол улс цэнхэр юм уу ногоон болох үед буцаж ирнэ гэж хэлж байсан юм. Тухайн үед шар байсан. Тэр нь хагас эрх чөлөөтэй гэсэн үг л дээ. Ногоон болвол эргэж очно гэсэн ч одоо болтол хүлээгээд л. Дэлхийн казиногийн зах зээл юм уу та? Ер нь бол нэг 100 илүү тэрбум долларын зах зээл байдаг юм байна. Тэргүүлэх 25 казиногийн хөрөөс 80% нь Лас Вегас хотод байдаг. Тэгэхээр энэ бол ялцчихгүй бүр хамгийн том төв нь болчихсон. За мэдээж одоо орлогоороо бол 1 2 3 ихний байранд орж байгаа казинонууд Өмнөд Африк, Азид байрлаж байгаа ч гэсэн казиногын тоо тэднийхээ нийлбэр орлогоор мэдээж Лас Вегас бол тэргүүлдэг. Хүмүүс сайн мэддэггүй бах юм казиног эзэмшдэг хамгийн том компани бол MGM гэж корпорац байдаг. MGM бол тэр том 25-ын 8-ыг эзэмшдэг. Энэ их өрмөц сонирхолтой зах зээл маш олон жуулчдыг татдаг. Одоо энэ бол 7 дугаар сар Лас Вегаст бол маш халуун байдаг. Ерөнхийдөө бараг өдөр болгон шахуу нэмэх 40-оос дээш градустай дулаан байдаг. Харьцангуй цөөхөн жуулчтай гэж байхад шөнийн Вегас бол тэр чигтээ дүүрэн байгаа. Тэгэхээр одоо өндөр ачаалттай үед нь одоо энд ямар байдгийг төсөөлөхийг аргагүй. Тэгээд
Түрүүн би хэлсэн. Ерөнхийдөө нийт ордгийнхэн дөнгөж одоо юу гэдгийг 4-1 нь казиногоос олдог, үлдсэн нь одоо бусад салбараас олж байгаа. Тэгээд бид нэр бас энэ тал дээр бас нэлээд өөрөөр харж шинээр бодох цаг болсон юм шиг санагдав.